3 дугаар төрөх эмнэлэг 1966 онд анх 150 ортогоор Найрамдлын ариуны төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаад 1998 онд татан богдож, байрыг нь гадны шашны байгууллагад шилжүүлж нийгмийн эмзэг бүлэгт үйлчлэх инэрл эмнэлэг болгосон юм а. Харин 2000 он төрөх эмнэлгийг байр савн үнэхээр шаардлага хангахгүй, бие тулгар нэлэх биетэй эхчүүдийн эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, багтаамжгүй 45 ортой хэрнээ өдөрт дунджаар 100 гаруй том хүн хүүхдэд үйлчилдэг, амарцсан нэлэх биетэй эхчүүдийг маргааш өглөөний 10 цаг гэхэд хөөх шахам гаргаж ороо сулдаг тухай гомдол сүүлийн хэдэн жил тасралтгүй гарч улс орон даяар мэддэг болсон. Ингэж явсаар буцааж байгуулахад нэгэнт байргүй болсон байсан тул анх цэргийн албаны зориултаар баригдаж, дараа нь цацраг туяа эмнэлэг гэж байсан зориултын бос байранд оруулжээ. 2011 он төрөх эмнэлгийн байрыг шинээр барихаар төлөвлөж нийт өртгийг нь 9 тэрбум байхаар тооцож, тэр ондоо 1 тэрбумыг суур тавихад зарцуулж байсан ч үлдсэн мөнгийг нь төсөвт суулгаагүй улмаас төрхийн барилга царцаасан барилгын жагсаалтад ороод байсан юм. Харин энэ он төрөх эмнэлгийн хүрэлцэн үнэхээр муу учраас 3 дугаар төрхийн төсвийн асуудлыг шийдснээр тус эмнэлэг 7 давхар шинэ байраа эх сарын 8-ны өдөр хүлээж авахд бэлэн болжээ. Энэ талаар тодруулахаар нийслэлийн 3 дугаар амарчих газрыг зорж эмчилгээний чанарын албаны даргаас тодруулах гэсэн боловч хизээ ашиглалтанд орохыг нь мэдэхгүй гэсэн юм а. Уг нь шинээр ашиглалтанд орох төрөх эмнэлгийг эдгээр хүмүүс хүлээж авах ёстой ч мэдлэг нь хүрхгүй байгаа л та. Телевизүүд гээл дураараа давхиж ирэл тэг ингээд ээж болохгүй шүү дээ. Та нар ч гэсэн бас авах эрх хэмжээ юм байгаа үстэй тийм ээ. 20. Хамгийн гол нь эн чинь шуугч орж ирэл тийм юм тэгж үг та нар тэгж үг төстэй гэдэг юм байхгүй. Авах мэдээлэл чинь та нар бид нар ийм телевиз ийм учиртай явах чагаа гэдэг нэр хаягаа өгдөг. Үнэхээр өгч болно. Энд чинь бүх газрууд нь хэвлэл мэдээллийн юу өгөх эрх бүх юмнууд гэж байдаг шээ. Та нарт бас байдаг болов. Тэгэхээр чиний ярьж байгаа асуултыг би чамд хариулмаар байна. Харин барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компани захиралтай уцаар холбогдож дараах мэдээллийг авсан юм. 3 дугаар төрхийн одоо барилгын явц хэдэн хувьтай явж байгаа юм бол 95% явж байна. Хизээ гэхэд хүлээлгээд өгчих бол тэгээд гадна тогтчих гэж нэг хэлж байгаа. Тэр нь одоо энэ хүүхэн бүгд хийж чадахгүй болохоор жаахан үлээж байгаа тарих тийм их ажлууд хүрчээд байгаа байхгүй. Босдон үлдэх 95% байна гэж хэлчихэж болно. Тэгэхээр 3 сарын 8-нд бол бүрэн хүлээлгээд өгчихнэ гэж ойлгож болох нь. Тэгээд гадна тогтчихтоос босдно. Гадна тогтчлтоос бусны ч одоо дотоод үйл ажиллагаа бол явагдана гэсэн үг үстэй. Дотроо бол үйл ажиллагаа явагдчихэж болно. 4 орчим жилийн хугацаанд баригдаж байгаа тус төрөх эмнэлэг нь 7 давхар юм. Ийхүү баян зүрхчүүд чанарын шаардлага хангасан орчин үеийн шинэ төрөх эмнэлэгтэй болсноор бусад дүүргийн төрөх эмнэлгүүдийн ачааллыг нэмэхэрэг болж байна. Шинэ төрхийн гаднах тогтчлтын ажлыг дулааны улирал эхлэхээр гүйцэж хийнэ гэдгийг гүйцэтгэгч компани удирдлага хэлж байсан юм.